Чи инженер шүү дээ өөр юм шүү. Инженер нөө биш. Чи яг яах гэдэг хэлээд. Мэдгүй байна да. Хоёр ундаан талд хэлчих шүү дээ. Хоёр ундаан талд хэлчих шүү дээ. За ээлжний урд гэрэлний вакуумны ажил маань орж ичээд гэрлээ тайлагдаад байж байна. За энэ гэрэл маань яагаад вакуум алд? Тэр вакуум алдснараа ямар сөрөг нөлөөтэй? Тэгээд яаж засвардаг тухай сайн тайлбарлаад өгч нэрээ. Та сайн байцгаана. Ерөнхийдөө бол машины гэрэл маань гэрлийн цавуу ер нь олон жил явснаас болоод хатах эсвэл бол энэ тэндээ ямар нэгэн байдлаар мөргөлдөх ч юм уу тийм талнаас болоод гэрэл хагараад тэгээд хагарснаас болоод дотор нь цаантах ус шороо орох гэх мэт толгардаг байгаа. Тэгээд ерөнхийдөө бол гэрлийн вакуум сайжруулалтыг хийхгүй хэрвээ удах юм бол гэрлийн дотор LED чип болон ламп өсгөгч гэх зэрэг юмнуудыг шатаах эрсдэлтэй байдаг. Тэгээд ер нь бол энэ эрсдлээс урдсан сэргийлээд гэрлийн вакуум сайжруулалтыг хурдан илгэх юм бол санхүү хөнгөний хувьд бас хамаагүй хэмнэлттэй болдог шүү. Вакуум алдаад удаан явчихлаар гэрлийн диод эдэн чадчихлаар дараа нь илүү зардал болсон юм шүү тийм ээ. За. Тэрнээс гадна ерөнхийдөө энэ гэрлийн дотор байдаг никель цайр юмнууд нь ус шороондоо идэгдээд бас эвдрэл гэмтэл үүсчих юм бол засварлахад бүр илүү хэцүү болно гэсэн үг. Зөв. Тоошороо ус орсон байх юм бол энэ дээр янзлуулаарай. За тэгээд иймэрхүү төрлийн эвдрэл гэмтэл ус шороо орсон гэрэл байх юм бол манайх руу залгаарай. 77 47 47 цэм байх гэрэл. Одоо болно шүү дээ. Яах юм бол тийм дээ. Тэ болчихоо гооч.